За сайн байцгаана. Өнөөдөр би та бүхэндээ суур 6 доктрины эхний хичээлийг та бүхэндээ төлөвлөе. Энэ бол гимшлийн тухай ойлголт байна. За Еврей 5 дугаар бүлгийн 1-ээс 14 дугаар ишлэгийг эхлээд уншийе. Энэ талаар ярих зүйл бидэнд их байна. Харин та нар хатуужигтай болсон тул тайлбарлахад бэрх байна. Учир нь энэ цаг та нар багш байх ёстой боловч та нарт Бурхны үгсийн эхний үндэснүүдийг үндсийг заахын тулд дахин та нарт хэн нэг нь хэрэгтэй аж. Та нарт бор хоол бус харин сүүх хэрэгтэй болсон байна. Учир нь сүүгээр амьдрагч хүн бүр зөвхт амьдралын үгэнд гаршаагүй байдаг. Яагад гэвэл тэр балчир ажээ. Харин бор хоол нь төлөвсөн хүмүүст зориулагддаг. Тэд дадлагжуулдаг учраас мэдрэмж нь сайн мог ялгахад суралцжээ гэж хэлсэн байна. Тэгэхээр энэ Еврей 6 дугаар бүлгийн 1-ээс 2 дугаар ишлэлээр энэхүү суур үндсэн ойлголтуудын талаар бол хэлсэн байдаг. За би цааш нь Еврей 6 дугаар бүлгийн 1-ээс 2-ыг уншийе. Тиймээс Христийн тухай анхдагч ойлголтыг орхиж төлөвшөлт рүү тэмүүлцгээе. Өөрөөр хэлбэл өмнөх миний уншсан Еврей 5 дугаар бүлгийн 11-ээс 14 дээр үдээд та нар тийм ээ аль хэдийн бусдыг дагалдуулаад бусдад заагаад бусдад үйлчлээд ингэж явах ёстой боловч та нар итгэлийн хувьд нялзраа хിവэрэ байж. Яагад гэвэл та нар бор хоолн биш харин сүүн тижилтэн мэд тийм ээ. Бор хоолтон гэдэг бол аль хэдийн үгийг амьдралдаа хэрэгжүүлээд тэр үгийн үн цэнийг үгийн дотор амьдраад үгээр дамжуулан тэр хүн хүчрэгжээд бусдыг босгох ийм чадaltaй болсон боловч нялх нэлзраа тийм ээ өөрөө ч хоолоо хийж чадахгүй зөвхөн ихийнхээ сүүнд хамааралтай ийм байж ирсэн. Тэгэхээр энэхүү төлөвшөлт рүү тэмүүлэхийн тулд бидний итгэлийн амьдрал 6 чухал суурийг тавих ёстой гэж болов Еврей номыг бичгчүүл хэлсэн. Эхнийх нь гимшил, хоёрдугаарх нь итгэл, гуравдугаарх нь баптизмууд, дөрөвдүгээрх нь гар тавих, тавдугаарх нь үхэгсээс амжуулагдах, 6 дугаарх нь мөнх шийтгэл. Тэгэхээр энэхүү 6 зүйлийн эхний хичээл болох гимшил гэдэг зүйлийн тухай энэ хичээлээр үзье. За еврей грекээс нь бүгдрийг эхлээд харъя. Гимшил гэдэг үгийг ихэнх хүмүүс бод мэдрэмж гэж ойлгодог. Гэхдээ энэ бол бодол санааны эрс шинжилэл байна. Грекэр үнийг метаноя гэдэг үгээр бол хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл бид үнэхээр гимшиж байгаа бол бид оюун ухаандаа бид үнэхээр энэ буруу замаар явсан байна. Би энэ замаас эргэх ёстой, үүнийг болох ёстой, зогсоох ёстой гэдэг ийм шийдвэр бол гаргадаг. Хуучин гэрэн дээр гимшиг гэдэг зүйлийг бол эргэлт хийх, буцах, тийм ээ, буруу замаас буцаад зөв зам руу орох гэсэн ийм утгаар илэрхийлдэг. Тэгэхээр гимшиж байна гэдэг бол үндсэндээ дотоод сэтгэл дотроо, дотоод оюун ухаандаа тэр хүн бол тунгаан бодоод би ингэж амьдрч болохгүй. Энэ бол буруу зам юм аа. Би харин Бурхны зам руу, зөв зам руу би эргэх ёстой гэдэг дотоод тэр шийдвэр нь гадна байдлаар илэрхийлэгдэж байгаа. Энэ үйлдэлийг бид үнэхээр гимшил гэж ярьдаг. За нүгэлтний Бурхан руу алхах хамгийн ихний алхам бол гимшил юм а гэж Библи бол хэлсэн байдаг. Луки 15 дугаар бүлгийн 31-ээс 32 дугаар ишлэлийг та бүхэн уншаарай. Өөрөөр хэлбэл энэ дээр нэгэн аав 2 хүүтэй байж тэгээд баг хүү нь ааваасаа өвлөх ёстой өв хөрөнгөө төрүүлж аваад тэр эд хөрөнгийг зарж үрж тийм ээ үнэхээр задгай амьдарч тэгээд хамгийн сүүлд нь тэр хүү дотроо ерөөсөл би аавдаа очие гэдэг ийм сэтгэлийг өргөсөн. Ингээд тэр шийдсэн даруйда тэр аав руугаа буцаж явжээ гэдэг ийм түүх гардаг. За энэхүү түүхийг харах юм бол тэр хүү дотроо бодсон. Миний аавын зарцснаар хүртэл над чиг гахаан хоод идэхгүй. Тийм учраас би арайчтэй. Би аав руугаа эргэж чиг тэр хүн бодол санаанда эргэлт хийсэн. Хоёрдугаарх нь замдаа бол ааваа намайг уучлаарай. Би таны хүү гэж хэлгэдэх нь зохисгүй гэдэг энэ гимшлийн үгийг давтан гимшин аав руугаа ирэхэд аав нь тэр гимшлийг нь сонсоочгүй боловч тийм ээ хүүгээ гимжсэн гэдгийг нь хараад эргэж ирсэнд нь баярлаа. Хүүгээ тэрвэрч аваад түүнийг үнсэж түүний байх ёстой тэр хүүгийн байр суурьнд аваадсан тухай энэ түүх гардаг. За харуулсах, гашуудах гэдгээс бол гимшил бол ялгаатай. За Матай 27 дугаар бүлгийн 3-аас 4 дугаар ишлэлдэр Есүсийг 30 мөнгөн зоосоор худалдаж урвсан Юдасын тухай гардаг. За энэ дээр ингэж хэлсэн байна. Түүнээс урвсан Юдас түүний яллагдсаныг хараад гашуудаж, харуулсаж, гимшиж
30 мөнгөн зоосыг ахлах тахилчд болон ахлагчдад буцаан өгч би гим зэмгүй цуснаас урууснараа нүгэл үүлээ гэхэд тэд энэ бидэнд хамаагүй өөрөө мэд гэж хэлсэн. Тэгэхээр энд харуулсах гэдэг үг бол хэрэглэсэн. Харуулсах гэдэг нь грекээр метамелейн гэж үг байгаа. Харин гимших гэдэг нь метаноя гэсэн юм үг байгаа. Тэгэхээр Есүс одоо яллагдаж гэмт хэрэгтэн юм шиг одоо үзэгдэж тийм ээ одоо ямар ч буруу юм хийгээгүй гэдгийг бол Юдас мэдсэн учраас Есүс бол ямар ч гим зэмгүй гэдэг зүйлийг өөрөө хүлээн авсан. Нэгдүгээрх нь, хоёрдугаарх нь тэр би буруу юм хийжээ гэж бол тэр харуулсан. За мэдээж гашуудж одоо уйлсан. Гэхдээ тэрээр бичээсийн дагуу жинхэнэ гимшлэр гимшээгүй. Өөрөөр хэлбэл Есүсээс тэр уруулсан зүйл маань буруу гэдгийг ойлгосон боловч тэр үнэхээр явж байгаа чиглэлдээ өөрчлөв. Харин тэр хаашаа явсан бэ гэхээр Есүс рүү биш өөрийнхөө амийг хөнөөхөөр бол явсан тухай Үйлс 1-р бүлгийн 25 дугаар ишлэлээр ингэсэн. Өөрийнхөө газарт очихоор үйлчлэл ба элчийн албыг орхиод одсон Юдасын үргийг хэн хаших вэ гэж асуусан. Өөрөөр хэлбэл тэр гашуудсан, тэр үнэхээр буруу юм хийснээ ойлгосон. Гэхдээ тэр хаашаа явсан бэ гэхээр өөрийгөө амиа орлох тэр газар руу явсан. Тэгэхээр зарим хүмүүс гимшдэг, буруу юм хийсэн гэдгийг ойлгодог. Гимшээд буруу юм хийнгуутлаа хаашаа ядгүй гэхээр баар руу, арх удаг газар руу одоо хүмүүстэй зугаацангийн хөөсөлтөө тэр өөрийнхөө зовлон мартах гэж ингэж явдаг. Энэ болвол буруу чиглэл юм аа. Үнэхээр тэр гимжсэн болвол хаашаа явсан гэхээр Есүс рүү, эргээд чуулган руу, эргээд итгэлийн хүмүүс рүү тэр явах ёстой байсан. Еврей 12 дугаар бүлгийн 17 дугаар ишлэлээр тэр дараа нь ерөөл өвлөхийг хүссэн ч гологдсон юм. Учир нь тэр нулимстайгаар ерөөл хайсан гэдгийг ч гимшлийн төлөөх зай ис олцсныг та нар мэднэ гэж хуучин гэрээний Исавын тухай гардаг. Исав болохоор одоо ууган хүүгийн эрхийг одоо зарчсан. Тэгээд үнэхээр дараад нь үнэхээр ерөөлөөс болсаалсан. Тэгээд өөрөө эргээд аава намайг ерөөгөө чиглэлэхэд чамд өгөх ерөөл байхгүй гэдэг зүйлийг бол хэлсэн байдаг. Эхлэл 25 дугаар бүлгийн 34 дугаар ишлэлдэр Яаков түүнд зармагны шүл талхтай өгсөн тэрээр идэж угаад босож явлаа. Исав ууган хүү байх эрхээ ингэж үл тоомсорлоо гэж. Тэгэхээр бурхан бидэнд өгсөн ерөөлийг бид үл тоомсорлох үед бид түүнийг хиндэж хамаагүй тийм ээ цацах үед, хаях үед эргээд тэр ерөөлийг бид эрен хайх үед тэр ерөөл нь бидэнд эргэж олддоггүй гэдэг зүйлийг энэ дээр хэлсэн байна. За жинхэнэ итгэлд хүрэх одоо цорын ганц тэр арга зам болвол гимшил. Жинхэнэ гимшил болвол үргэлж жинхэнэ итгэлийн өмнө явдаг гэдэг тухай шин гэрээн дээр өгүүлдэг. За жинхэнэ гимшил байхгүй бол жинхэнэ итгэл байхгүй. Өөрөөр хэлбэл ямар ч гимшил байхгүй зүгээр л за Есүс итгэх юм бол аврагдах юм байна. За ямар илүүдэх юм биш тийм ээ. Зүгээр итгэчихье гэд. Энэ болвол ямар ч гимшил байхгүй итгэл болвол итгэл биш. Яагаад гэвэл тэр үнэхээр соригдох үед, тэр үнэхээр сэгсрэгдэх үед, тэр үнэхээр жинхэнэсээ гимсэн бол эзэн минь та намайг өөртөө тийм ээ өөрхөн мөн хамын өмнө бичээч. Эзэн минь би үнэхээр гимнүгэлтэй хүн. Би танаас өөр хаашаа явах юм бэ эзэн? Та надтай хамт байгаа ч гэдэг энэ залбирлыг хийх болно. Зүгээр л гимшилгүйгээр итгэсэн бол яг зүгээр авч байгаа бол эргүүлээд аав над нэг хэрэгтэй байсангүй гэж одоо үл тоомсорлох болно. За Иохан Баптистийн жишээ байгаа. Цөлд хашгирагч нэгний дуун эзний замыг бэлтгэцгээ жимигийн шулуун болгогдсон гин гэж одоо Марк 1-р бүлгийн 3-аас 4-р эшлэлээр хэлсэн. Энэ бол Иохан Баптист тийм ээ одоо хүмүүст гимшлийн тухай номлоод түүн дээр ирсэн хүмүүсийг Иохан Баптист гимснийг нь баталж усаар угааж ингэж нөгөө гимшлийн баптизмыг тунхаглаж байсан. За Марк 1-ийн 14-15 дугаар эшлэлээр Иоханыг баривчилсны дараа Есүс Галилед ирж Бурхны сайн мэдээг тунхаглан тэр цаг биелэлээ оллоо. Бурхны хаанчлал айсв гимшиж сайн мэдээнд итгэгтэн гэж яг адилхан гимшлийн тухай номлож байсан. За Есүс Христийн жишээ байгаа. Есүсийн амнаас гарсан анхны тушаал бол надад итэг биш харин гимш гэдэг тушаал байсан. Есүс үхээд амьдлсныхаа дараа элч нартай сайн мэдээг бүх хүндэстэнд хүргэхийг даалган томилохдоо мөн л хамгийн түрүүнд гимш гэдэг үгийг хэлжсэн. Луг 24-р бүлгийн 46-аас 47 дугаар ишлэлдэр Есүс тэдэнд хандаж Христ зовлон эдэлж 3 дахь өдрөө үхэгсдээс амьлах болно. Иерусалимаас эхлээд бүх хүндэстэнд түүний нэрээр нүгэл уучлагдах, гимшил тунхаглагдах ёстой гэж бичигдсэн гэсэн. Тэгэхээр энэ дээр
Эхлээд гимшил байж ич дараад нь итгэл ирэх ёстой юм. Гимшиж тэр хүн уучлагдаж цагаадах юм а гэдэг зүйлийг Библи маш тодорхой хэлж байна. Дараагийн 3 дахь жишээ бол Петрийн жишээ байгаа. Эхний жишээ бол Иохан Баптистийн жишээ, хоёрдугаар нь Есүс Христийн жишээ, харин 3 дахь нь бол Есүсийн дагалдагч Петрийн жишээ. Есүсийг үхлээс амьдсны дараа Есүс өөрийнхөө дагалдагч нартаа 40 хоног байсан. Түүнээс хойш 10 хоног тэд залбирч эзнийг эрен хаяагаад тэгээ Пентекост баярын өдөр элчнэр болон еврейн сүсгтэн Пентекост баярын өдөр цуглах үед тэнд ариун сүнс бууж Есүсийн тэр 120 орчим дагалдагч нар хар хилээр ярьж тэнд байсан үндэстнүүдэд сайн мэдээг тунхагласан тухай гардаг. За ингээд Үйлс 2 дугаар бүлгийн 38 дугаар ишлэлээр Петр тэр хүмүүс номлохдоо гимшигтэн хүн бүр Есүс Христийн нэрээр баптизм хүртэцгээ ингэснээр та нарын нүгэл уучлагдаж бас та нар ариун сүнсний бэлгийг авах болно гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл гимшиж итгэснээр ариун сүнсийг хүлээж авдаг юм а гэдэг энэ сайн мэдээг тэнд байсан хүмүүс тунхагласан. Тэгээд тэр өдөр 3,000 хүн чуулганд нэгдэж ингэж Есүс Христийн анхны чуулган Пентекост баярын өдөр мэндэлсэн тухай Үйлс 2 дугаар бүлэг дээр гардаг. За 4 дахь жишээ бол Паулийн жишээ. Паул Эфесийн чуулганы ахлахуудад айлдахдаа номлосон сайн мэдээгээ тоймлсон байдаг. Үйлс 20 дугаар бүлгийн 20-с 21 дугаар ишлэлдэр та нарт тустай гэсэн болгоныг огоороогүй ба нийтэд чинь болон айлаас айлд сургаж Бурхны өмнөх гимшил бидний эзэн Есүс Христэд итгэх тухай идээчүүд болон грекүүдэд гэрчилсэн гэсэн. Тэгэхээр гимшил 1-р, 2-дугаар нь итгэл гэдэг зүйлийг Паул номлосон гэдэг тухай ярьж байгаа. Эцэст нь дурдгал Еврей 6 дугаар бүлгийн 1-с 2 дугаар хэсэг дээр Христэд итгэх итгэлийн доктрины дэс дарааллаар нь бол тавьсан байгаа. Тэр дэс дарааллын эренбийн эхний нэгт болоод үхмэл үүсээсээ гимших, дараад нь итгэл, баптизм гих мэтэр энэхүү дараалал явж байгаа. Тэгэхээр гимшлийн өмнө бол ямар ч онол сургаал бол явахгүй. Эхлээд тэр хүн Бурхны хаанчлалд орохын тулд, нэвтрэхийн тулд тэр үүд хаалга болсон гимшлэр орох ёстой. Тэрнээс биш өөр итгэлээр ч юм уу, баптизмаар ч юм уу, өөр тийм гар тавилтаар ч юм уу тийм зүйлээр орохгүй. Харин эренбийн эхний номер 1-т нь тэр хүн эхлээд эзний үнэхээр гимнүглээ гимшиж тэгээд гимт намайг өршөөгөөч. Өөрийнхөө мөнх амийн номд намайг бичээч гэдэг энэ гимшил бол байх ёстой. За өнөөдөр чуулган дотор Есүс Христийн өмнө гимшээгүй. Үнэхээр зүгээр аман дээрээ тийм ээ. Би гимтээ гэдэг хүлэн шүрчин гэж байгаа бол үнэхээр үнэн болоосоо гимшээгүй. Гимшлийн үр жимс амьдралаас нь харагдаагүй. Хуучин амьдралаараа амьдрсаар тэгсэн мөртөө чуулганд явсаар байгаа хүмүүс зөндөө байдаг. Үүний гол шалтгаан бол тэр хүн үнэхээр үнэн болоосоо итгэж, гимшиж, итгэж, бодол санаагаа өөрчилж Есүсийн араас явхад өөрийнхөө зүрх сэтгэлийг эзний өмнө нээлттэйгээр тавиагүй ийм хүмүүс байна. Тийм учраас Есүс Христ ч гэсэн Есүс Христийн дагалдагч нар ч гэсэн нэг л зарчмаар сайн мэдээг номлосон. Эхлээд гимш, дараад нь итэг гэдэг зүйлийг бол хэлсэн байна. Тэрнээс биш итэг, дараад нь гимш гэж хэлээгүй. За хүн бүр гимших ёстой гэдэг зүйлийг бол Библи бол маш тодорхой хэлдэг. За жинхэнэ гимшил бол хүнээс биш Бурханаас ирдэг гэдэг зүйлийг Библи бол маш тодорхой хэлсэн. Дуулал 80 дугаар бүлгийн 3 болон 7 дугаар ишлэлдэр Бурхан биднийгээ дахин босгооч, нүүр царайгаа гэрэлтүүлээч. Тэгвэл бид аврагдана. Төг төмдийн Бурхан биднийгээ дахин босгооч, нүүр царайгаа гэрэлтүүлээч. Тэгвэл бид аврагдана гэсэн. Тэгэхээр биднийг сэргээгэж, биднийг буцаагаач гэдэг нь өөрөөр хэлбэл бидний зүрх сэтгэл дотор үнэнхээр жинхэнэ гимшлийг та сойрхооч гэдэг энэ залбирал байгаа. Гашуудлал 5 дугаар бүлгийн 21 дугаар ишлэлээр биднийгээ сэргээхийн тулд эзэн биднийг өөртөө сэргээгэж, урдын өдрүүд чигээ шинжлээч гэж хэлсэн байна. Тэгэхээр биднийг үнэхээр сэргээгч нь, биднийг гимшүүлэгч нь, биднийг шинжлэгч нь Бурхан өөрөө юм а. Тийм учраас бид зүрх сэтгэлээ эзний өмнө нээгээд үнэхээр намайг гимтээ гэдэг, үнэхээр намайг гимшүүлж, үнэхээр миний бодол санаа, оюун ухаанд байгаа бузар булаа зүйлийг надаас үнэхээр авч хаяаж эзэн минь гэж энэ зүйлийг бид залбирах ёстой. Шинэ гэрээнд ч гэсэн Есүс үүнийг хэлсэн байдаг. Намайг илгээсэн эцэг хэн нэгнийг татахгүй бол хэн ч над руу ирж чадахгүй гэж Иохан 6 дугаар бүлгийн 44 дугаар ишлэлээр хэлсэн. Тийм учраас ариун сүнс хүнийг гимшил дуудах үед хүн бүр амьдралдаа урд хожид үзээгүй хямралтай тулгардаг. Тэврээд авах юм бол
Энэ татлах нь хүнийг авралт хүргэх итгэл мөнхийн амьдрал руу хөдөлдөг. Харин эсэргүүцэх юм бол энэ нүгэлтэнг булшин тэгээд эцсийн эцэст бурхнаас үүрэг мөхөд цөлөгдөх тэр мөнхийн эцгүй харанхуй руу бол энэ зүйл хөдөлдөг. Тийм учраас бурхан хүний зүрстгэл тэр өөрийг нь харуулахад, өөрийг нь бодит байдлыг харуулахад арайчтай чи гэж тийм ээ дэмжлийг харуулахад бид үнэхээр хүлээж авах хэрэгтэй. Тийм ээ. Эзэн би яг ийм хүн байна. Намайг үнэхээр уучлаач, намайг дотроос минь сэргээгэж, намайг дотроос минь шимжлээд, намайг дотроос минь угаагаач гэж. Харин юу яриад байгаа юм бэ? Би ийм хүн биш шүү дээ. Та намайг арай хэтрүүлж байна гэж бурхны тэр гимшлийг бид үнэхээр эсэргүүцэхэд бид шал өөр замаар явна гэсэн. Луух 13 дугаар бүлгийн 3 дугаар ишлэлдэр үгүй би та нарт хэлье. Үл гимших аваас бүгд л үүний адил мөхнө гэж Есүс Христ хэлсэн байдаг. Тийм учраас бид үнэхээр эзний өмнө эзэн бидний гимшил дуудах үед бид үнэхээр тэр гимшлийг хүлээж авах ёстой. Эсэргүүцэх биш. Библиэлд 2 төрлийн гимшил байдгаа гэж хэлсэн. 2 дугаар Коринт 7 дугаар бүлгийн 10 дугаар ишлэгийг би уншия. Бурхны дагуух гашуудал нь авралт хүргэдэг гимшлийг бий болгодог. Харин ертөнцийн гашуудал үхлийг бий болгодог гэсэн. Тэгэхээр гимшиж байгаа хүн дотор гашуудал ирдэг байна. Бурхны өгж байгаа тэр бидний амьдрал чи бол үнэнхээр хүнд байдалд байгаа. Чи үнэнхээр тамд орхоолно гэдэг энэ үннийг илчлэх үед бид үнэнхээр хүлээж авах үед бид гимшлээр дамжуулан аврагдаж уучрагддаг бол харин бид үнэнхээр тэр гимшлийг үл хүлээж авах юм бол бид үхлийг бий болгоно гэдэг зүйлийг хэлсэн. За би хуучин гэрээний 2 хүний жишээ, шинэ гэрээний 2 хүний жишээг хэлэх болно. За хуучин гэрээн дээр хүн алсан 2 хүн гардаг. Мэдээж олон хүн тухай гардаг. Гэхдээ би 2 хүн алсан дараа яаж гимсэн тухай энэ дээр өгүүлье. Нэгдүгээр нь Каин. Каин өөрийн дүү Абелийг алсан байдаг. Өөрийн дүү Абелийг алаад гашууддаг. Тэгээд бурхны оршихугаас зүхтаасан гэж Эхлэл 4-р бүлгийн 16 дээр хэлсэн байна. Давид хаан Батшебагийн жирэмсэн босныг мэдээд түүний нөхрийг Батшебад унтуулгаж хэд хэдэн оролдоо болохгүй байх дээр нь фронтын тэргүүн шугамд аваачиж алуулдаг. Тэгээд алагдсан гэдэг мэдээг сонсдог. Тэгээ бурхан түүний үр удамд гайхамшиг авчрахуд тэр гимшдэг. За ингээд гимших үед дуулал 51:11 дээр өөрийн оршихугаас намайг бүгд таслаач гэж хэлсэн байна. Та өөрийнхөө оршихугаас өөрийнхөө ариун сүнсийг надаас битээ аваач гэж. Үнэхээр хоёулаа хүн алсан, нэг нь бурхны оршихугаас зугтаасан, нөгөөх нь өөрийн оршихугаас намайг бүх салгаач гэж бурхны оршихуг руу тэмүүлсэн байдаг. За шинэ гэрээнд Есүсээс урвсан 2 хүний тухай гардаг. Нэгдүгээрх нь Юдас. Юдас үнэхээр өөрийгөө буруу зүйл хийснийг ойлгоод өөрийнхөө амийг эвгүүтгсэн. Харин Есүсийг огт танихгүй гэж мэлдсэн Петр гашуудсан. Гэхдээ тэр эзэн мөн байна гэдгийг мэдэн гутлаа нуурын ирг рүү сэлж очиж тэр завин дээр байсан Петр ус руу үсрээд нуурын ирг хүртэл сэлээ Есүсийн өмнө бол гимшдэг. Тэгэхээр жинхэнэ гимшил бол эзэн рүү тэр хүнийг дагуулдаг. Хуурамч гимшил бол тэр хүнийг эзнээс холдуулдаг. Зарим хүмүүс сүмд ирээд мэдээж сүмд бүгд л гимнүгэлтэй бүгдээр л Есүс Христтэй адилхан болох гэж явж байгаа тэр процесс дундуур ариус процесс дундуур явж байгаа юм зүйл байдаг. Ямар нэг гим алдаа нэлчлэгдэхэд зарим хүмүүс нэр нүрээ бодоод арьсаа хамгаалаад олонд муухайгаа харуулчлаа гэд цухтаагаад явцдаг. Зарим хүмүүс цуглаан огт ирэхгүй болоод сүулдэ итгэлээ орхиод явдаг. Зарим хүмүүс нь өөр цуглаан руу очиод нуугдчихдаг. Харин үнэндээ бид үнэхээр эзэн бидний гимнүглийг итгэлийн гэр бүл дотор илчлэх үед бид үнэхээр гимшиж, даруусаж тэр гэр бүлийнхаа дунд итгэлээ эргүүлэн сэргээж үнэхээр эзэн намайг өөрчилсөн. Би эзний уучлал нэгүслийг хүлээж авсан. Би та нарын өмнө ч гэсэн эзний өмнө ч гэсэн би гимшлийн үр жимс гаргана. Эзэн нэрийг алдаршуулан амьдрах болно гэдэг энэ шийдвэрийг гаргах хэрэгтэй байдаг юм аа. Тэрнээс биш гим нүгэл нь ичлэгдэх гутлан зүгтаагаал өөр цуглаан руу зүгтаагаад бид хизээ хүртэл зүгтаах юм. Бид хизээ нэгэн цагт бид тэр хүмүүстэй уулзах болно. Тийм учраас бид эртхэн гимшиж, эртхэн нүүр царайгаа эзний өмнө улайлгаж, тэгээд эзнээр сахилгажуулагдаж
ариусж ингэж явах ёстой. Өнөөдөр чуулганд гэмнүглийг нь сахилгажуулахыг зүгтаадаг хүмүүсийн үнэхээр нэг зүйлийг ойлгоогүй. Эзэн хайртай хүүгээ сахилгажуулдаг гэж хэлсэн байдаг. Тийм учраас хэрвээ та сахилгажуулалт байгаа бол, хэрвээ таны гэмнүгэл илчлэгдээ та шараа болоод үнэхээр ичхүүртэй байгаа бол эзэн рүү яваарай. Эзэн рүү очиорой. Чуулган руу яваарай. Эдгэлийн ахын дүүсэн дотор гимшээд эзэн минь ээ та намайг уучлаач. Эзэн минь ээ та намайг шинэ хүн болгооч. Эзэн минь ээ та намайг өөрчлөөч гэж эзний өмнө өөрийгөө даруусган өөрийгөө эзний өмнө аваачир. Тэр цагт эзэн таны дотроос жинхэнэ итгэлийн хүчрхэг эр хүнийг эмгтэй хүнийг гарах болно. Тийм учраас эзэн биднийг үнэхээр гимш гэж хэлэх үед бид бодол санаагаа өөрчилж Бурхны хүслийн дагуу амьдралаа эргүүлэх ёстой юм. Энэ бол бидний суур 6 доктрины хамгийн үндсэн бөгөөд хамгийн ихний чухал суур юм. Хэрвээ таны суур гимшил дээр байгаа бол таны итгэлч гисэн бат найдвартай суурин дээр байна гэсэн. Ингээд дараагийн жил уулзах хүртлээр түр баяртай. Audio Jungle.